Есүс олон нийтэд үйлчлэлээ эхлэхэд Иохан Баптистийн 2 шавь Иохныг орхиод Есүсийг дагав. Үүнийг харсан Есүс тэднээс "Та нар юу ирнэ вэ?" гэж асуусан байдаг. Энэхүү асуултыг New Living хувилбарт "Та нар юу хүсв?" гэж орчуулсан байдаг бол үүнийг илүү хэлбэршүүлсэн хувилбараар мессеж Библиэд "Та нар юуны хойноос хөөцөлдөнө вэ?" гэж орчуулсан байдаг. Энэ бол Есүсийг дагахаар шийдсэн хүн бүрээс асуудаг түүний асуулт юм. Есүс өөрийг нь дагахыг хүчилдэггүй. Харин бидэнд сонголтыг өгдөг гэдгийг үүнээс бид харж байна. Гэхдээ Есүсийг дагснаар бидний амьдрал түүний хийх зүйлсээр дамжуулан энэ дэлхийд өөрчлөлтийг авчирна гэдгийг тэр мэддэг. Та эзний заасан залбиралд "Таны хаанчлал эрт үгэ" гэсэн хэсэг байдгийг санаж байгаах. Танаас асуух миний асуулт бол та түүний хаанчлалд хувь нэмэр оруулахыг хүсэж байна уу? Эсвэл өөрийн хаанчлалыг хөгжүүлэхийг хүсэж байна уу? Таны залбирал аль нь вэ? Таны хаанчлал эрт үгэ юу? Эсвэл миний хаанчлал эрт үгэ юу? Матай 6-гийн 33 дээр бидэнд өгсөн зааварчилгаанаас харахад гагцхүү эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэсэн. Есүс энэ бүхнийг гэж хэлсэн нь ямар утгатай вэ гэвэл идэх хоол, өмсөх хувцсныхаа төлөө санаа зовдөг хүмүүст хандан эхлээд түүний хаанчлалыг хайх юм бол эдгээр бүх хэрэгцээг нь Есүс хангах болно гэдгийг хэлж байгаа юм. Та юу ирнэ вэ? Бурхны хаанчлалыг үү? Эсвэл өөрийн хаанчлалыг үү? Энэхүү гүн утгатай асуултыг тунгаан бодъё. Бид бүгд л өөрийн гэсэн зорилготой байдаг. Та зорилготой хүрэхийн тулд Бурхныг ашиглаж байгаа юм биш үү? Та миний хаанчлал хэрэг, миний хүсэл биелэх болтугай хэмээн залбирсаар байна уу? Есүс биднээс "Чи юу ирнэ вэ?" хэмээн асууж байна. Иремья 29:13-т "Та нар намайг хайх бөгөөд бүхэл зүрхээрээ намайг хайвал олно" хэмээн түүний хаанчлалыг хэрхэн олох нууцыг бидэнд хэлсэн юм. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.